Тий, одоо тэгээ хэлчихэд текст нь сошиал дээр явуулчихна да. Минут хэлээч. Болтын юм, бэ юм. 이 배를 Ini dia kana яаж ажиллах вэ? Үгүй Өөр нэг хинчлэрийг өвчтөг яасан юм аа. би ч ингээ өргөл харин ёсцог болж байна. Би нэг ингээ барих уу? Тийшээ тавих уу? Хэн микрофон юм жир шүү дээ. Унгаах үдээ. Маас ундаа шүү. Бог асуусан уу? Юу өсө би ярин зогцолоод байгаа чи. За эхэлчихье те. Бүгдээрээ эхэлчихв. За сэтгүүлчидтэй маш их баярлалаа. Өнөөдөр үндэсний баялагын сан сэдвтэй хэвлэлийн баг хурлыг бол зарласан байна. Тэгээ учраа болохгүй тайлбарлаад тодорхой болгоно. За Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 1-2-т ардчилсан ёс, шударга ёс, эрхчлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж. Мөн 6-р зүйлийн 6-гийн 2-т газрын хэвлэлийг түүний баялаг төрийн нийтийн өмч байна гэж тус бол тусгасан байдаг. За энэ утгаараа үндэсний баялагын сангийн тухай хуулийг 2024 онд баталж хэрэгжиж эхэлж байгаа нь бол бидний хувьд том амжилтаа. За та бүдийн сайн мэдж байгаачлан үндэсний баялагын сан нь ирээдүйн хойч үеийн өв сан, 1-р төрөлцсөн сан, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн сан, 2-р төрөлцсөн сан, болон иргэдийн эрүүл мэнд, амьдрах байр суурь, боловсролд зориулах хуримтлалын сан гэсэн 3 дэд сантай. За хуримтлалын За хуримтлалын сангийн хувьд хуримтлалын сан нь стратегийн ордуудын ноогдол ашигаас бүрдэж Монгол улсын иргэн бүрт 2024 оноос нэрийн дансанд нь бол бүртгэгдэж байгаа. За хуримтлалын сангийн хувьд стратегийн ашигт мартамлын орд гэх тодорхой тооны ордоос орж ирэх орлогоор хязгаарлагдаж байгааг бас бид нар мэднэ. Гэхдээ энэ нь нөгөө талаас уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгжүүдэд ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гих жагсаалтад оруулж төр олон нийтийн өмчөд авнаа гэсэн болгоомжлол эрсдлийг бол үүсгэж байгаа. Тиймээс 2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гих алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн 2025 оноос хойч үед үйл ажиллагаа нь эхлэх нийт уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол ойлгомжтой тодорхой хэмжээтэй хураамжийг авч хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачлалж өргөн барих нь зүйтэй гэж үзсэн юм аа. За өөрөөр хэлэх юм бол нийт уул уурхайн төслүүдээс зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уул уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын тодорхой хувийг, за магадгүй 2% жил бүр үндэсний баялагын сангийн хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуултыг хуульчлах хэрэгтэй байгаа гэсэн үг ээ. За ингэснээр эрдэс соёлын салбарт хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрм нь ойлгомжтой болно. За стратегийн орд гэд хизээ манай төслийг улсын хурал засгийн газар жагсаалтад оруулах болоо гэсэн айдас арилна. За дараагийн Эрдэнэт оюутлогоо болон Монгол улсын хилээс тун холбоо оршдог газрын авар элементийн том ордуудтай төстэй ордууд Монгол улсад нээгдэх ийм боломж бүрдэн энэ утгаараа манай эдийн засаг бас тэлнэ гэж үзэж байна. За нэг тоо дурдъя.
2024 онд Монгол улсын нийт экспортын орлого 15.8 Америк доллар, тэрбум Америк доллар байсан. За үүний 93% нь уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу нийт 14.6 тэрбум Америк долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. За хэрвээ оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар хуримтлалын санд энэ орлогын 2%-ийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөг биш 1.1 их 80 төгрөг хуримтлагдах байжээ. Тэгэхээр Монгол улс ойрын хэдэн жилдээ уул уурхайн төслүүдийн үр ашиг дээр тулгуурлан хөгжих нь тодорхой байгаа. За газрын хэвлэлийн маань мөн ашигт малтгамлын хувьд хэтийн төлөв ихтэйг нь бас бид нар бүгдээрээ мэднэ. Тийм учраас өнөөгийн хууль эрх зүйн орчны субъектив хандлага ихтэй тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалтыг үргээж байгаа зохицуултуудыг засаж гадны хөрөнгө оруулалтад илүү нээлттэй байх цаг нь болсон гэж үзэж байгаамаа. Иймээс үндэсний баялагын санг дэмжиж байгаа цаашид дэмжиж ажиллах аж ахуй нэгжүүд, улсын хурлын гишүүд, салбарын бүх хамааралтай тоглогч талууд, оролцогч талууд холбогдох хуулийн төсөл дээр хамтран ажиллахыг хүсэж байгаамаа. Ийм учраас сэтгүүлч дээрээ дамжуулаад өнөөдөр энэ мэдээллийг хүргэхийг хүслээ. Баярлалаа. За хоёр асуулт л авчи да. Тэгээ орохгүй бол үндэсний байдлын санд стратегийн орд гадраас бол хамаарал байгаа шүү дээ. Харин уул уурхайн бүх борлууд тэгэхээр 2% нь жилдээ хэд орчим буюу олж боломжтой. Бүх борлууд гэж хамруулах нь өөрөө үйл үзүүлж байна. За тэрийг болохоор түрүүн хэвлэлийн байгууллагын эхэнд хэлсэн үндсэн хуультайгаа холбоод ер нь бол бид нар тэг шудраг байх ёстой, арчилсан байх ёстой гэдэг зарчмаараа. Тэгээ стратегийн орд газраас үндэсний баялагын сангийн нэг төрөлцсөн сан болон хуримтлалын санд ингэж орлого төвлөрүүлнэ гэхээр стратегийн орд гэдгийн ард дандаа төрийн эзэмшлийн хувь гэсэн асуудал явагддаг. Тэгэхээр төрийн эзэмшлийн хувь байж ээж тэндээс стратегийн үндэсний баялагын сангийн хуримтлалын санд мөнгө төвлөрүүлнэ гэж тэгж явах нь одоо хувийн хөвшилт халгаатай хөрөнгө оруулалтыг хаасан зохицуулт байна гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр 2024 оны экспортын орлогын уул уурхаагаас хамааралтай 14.8 тэрбум Америк доллар дээр зөвхөн 2% нь хувийг гээд бодвол 14.8 тэрбум Америк доллар нь бүх уул уурхайн төслүүдтэй хамааралтай. Зөвхөн стратегийнх биш. Тэнцэнээсээ жишээд та бид нар одоо хуулийн төсөл дээр нэлээд судалгаа хийгээд харна 1% байх уу 2% байх уу гэдэг. 2% гээ зүгээр төсөөлөд үзэхэд бид нар 2024 онд хэрвээ энэ 2%-ийг энэ ч юм уу үндэсний хуримтлалын санд оруулдаг зохицуулалт бэлэн байсан бол 1.1 их 80 төгрөг хуримтлалын санд хуримтлагдах байсан билээ. Тэгвэл 24 онд бол 495.6 тэрбум төгрөг хуримтлагдсан. Тэгэхээр зүгээр ингээд бүх талыг хамруулснараа буюу зөвхөн стратегийн орд гэж хязгаарлахгүйгээр эрх тэгш бүх уул уурхайн төслүүдэд оролцуулаад явах юм бол хуримтлалын сан илүү аривчих юм байна гэж За энэ талаар болохоор саяхан нэг нэвтрүүлэгт оролцохдоо салбарынхантайгаа ярьж байгаад одоо гаргасан санал юм байгаа юм. За аж ахуй нэгжүүдэд мэдээж хамтарч ажиллаж энэ хуулийн төсөл дээрээ бол саналуудыг нь аваад явна. Гэхдээ ер нь ингээ бүгдээрээ хөрөнгө оруулагч байлаа гэж төсөөлөд үзэх юм бол за Монгол Улсын хууль эрх зүйн орчныг харангууд за ингээд нэг уул уурхайн төсөл боожих юм байна. За ингээд хайгуул хийх юм байна. Нэг төсөл нэг одоо газрын хуврын орд ч юм уу мэдгүй. Төсөө одоо дараагийн зэсийн орд ч юм уу нээгдэх гэж байна гэд ингээ хөрөнгө оруулаад явж итэл нөгөө орд маань нэг жаахан томроод эхлэх тохиолдолд засгийн газар нь өргөн бариад улсын хурал нь стратегийн орд гэд нэр зүүчих юм байна. За хэрвээ тэр анхны тэр хайгуул хийгдэхэд нь улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийгдсэн бол 0-оос 50 хүртэлх хувийн төр авах юм байна. За хэрвээ хувийн хвшил өөрсдөө дангаараа нээж илрүүлсэн байвал 0-оос 34%-ийг нь төр эзэмших ийм хилцээрт орох юм байна гэдэг бол болгоомжил эрсдлийг үүсгэж байгаамаа. Тийм учраас энийг цаашдаа хувийн хвшил талдаа уул уурхайн салбар хөгжихийг нь дэмжих үүднээс хинт ч ойлгомжтой тийм хуулийн заалтыг бол боловсруулж оруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд л ажиллаж байгаа. За баярлалаа манайх. Энэ